За хүүхдүүдээ энэ хэдэн ширхэг вэ? Нэг ширхэгийг нэгж гэнэ ихсэн. Тэгвэл одоо ингээд нийлүүлэлтэй багш нь энд ингээд одоо 1 2 3 4 5 6 7 8 9 10 нэгж маань 1 бүтэн 10. Тэгвэл одоо хараарай. Одоо энэ 1 10-ын дотор хэд байгаа тоолъё? 1 2 3 4 5 6 7 8 9 10. Ингээд 10 маань 100. Хэдэн зуутаа? 100. Тэгвэл одоо харъя. Багш нь ийшээ хийлээ. Хэдэн зуут хийсэн? 1 зуут хийлээ. 2 зуут хийлээ. 3 зуут хийлээ. 4 зуут хийлээ. 5 зуут. 6 зуут. 8 зуут. 9 зуут. Ингээд 10 ширхэг зуун. Нэг бүтэн 1000 боллоо тийм үү? За тэгтэл манай ангийнхан энэ дээр яасан бэ гэхээр энийгээ 100 гэдээ ойлгосон. Бид хавтан загвараар төгс өдөртөө энэ маань юу илэрхийлж байгаа? 1000-ыг илэрхийлж байгаа. За тэгвэл энэ маань юу илэрхийлж байгаа? 100-ыг илэрхийлж байгаа. Тэгвэл энэ 100-ыг илэрхийлж байгаа нь яаж илэрсэн? 5 байхгүй яах вэ? Хэд гэж ойлгоно. Тэгвэл энэ 10 маань хэдэн удаа байна? 1 2 3 4 5 удаа байна. Тэгвэл энэ нэгж маань хэдэн удаа байна? 1 2 3 4 5 6 7 8 9. Тэгвэл одоо цифрээр бичвэл юу бичих вэ? 1050. Зуутын орон дээр багш нь ямар цифр бичих вэ? Сэгийн цифр бичиж. 10-ын орон дээр 5-ын цифр бичнэ. Нэгжийн орон дээр 9-ийн цифр бичнэ. Үгээр бичихтэй яаж бичих вэ? 1050-ийг бичих. 1050-ийг бичих зөө. 4. Энд хэдэн мянга байгаа вэ? Ингээд 1000 байгаа учраас 1050-ийг бичих. За дагаад бичиж яваарай. 1000 гэдэг үгийг бичтээ 1000. Энд ямар гээ байгаа? Хоодон гээ байгаа. Хоодон гээ гэдгийг яаж мэдчих байгаа? Өөдөө ардаа ичиг авчих. 1050 гэдэг үгийг яаж чих вэ? 50 гэж чих вэ? 50. За хэрвээ 50 гэвэл яаж вэ? Дөрөвдүгээр тэмдэгтэй байна. Тэгвэл энэ заргая. Тэгвэл одоо хоёр талд нь энтэй болохоор зөөлний тэмдэг ийг болно. 50 9 гэдэг үгийг яаж ч ёс гэж чөө. Тэрээ бүгдээ ингэж чүүд яаж унших вэ? Ёс гэж унших болно. Ёс. За. За.